Сайн байна. Өнөөдөр бид та бүхэндээ The Beginning After the End гэх магваг ярихаар бэлтгэлээ. Энэ гайхамшиг зохиол нь ихэнхдээ веб роман хэлбэрээр гарсан ч одоо дэлхийд даяар олон зуун хүнд алдартай магваа болж хувирсан билээ. Зохиогч маань Turtle Me гэдэг ноос нэрээр танигдсан бөгөөд түүний бүтээл шидэт хүч, адал явдал, сэтгэл хөдлөлийг шингэн уншигчнарт хүрсэн. Одоогоор энэ хүү гайхамшиг бүтээл маань харах аниме болоогүй ч энэ онд гарах сурагтай. Хэрвээ та адал явдал шидэт дүртэй зэсгийн хариу дуртай бол энэ магваа танд яг тохирно гэдэгт бид итгэлтэй. Би хэзээ ч хамтлын үзүүрт гэрэл харахна итгэдэггүй байсан. Үхлийн ирмэг дээр ирсэн хүн бүр гинт ухаар би гэрлийг харсан гэж боолоо. Энэ зүгээр л нэг үлгэр мэт санагддаг. Гэвч одоо би яг тэр онгил зогсож байна. Өмнө минь хурц гэрэл анивчин намайг хостох дуутах мэд. Миний санаж би сүүлчийн зөвлөгөө бол өөрийнхөө оронд үгүй. Бусдын нэрэлдгээр хааны унтлагын өрөөнд унтаж байсан явдал. Би үчгсэн гэж юу? Хэрвээ та бол яаж? Намайг алчсан юм биш үү? Би энэ минь өдөрлөхгүй мэд гэрэл рүү татагдсан. Хамаг мэдрэл минь хөөд таах. Энэ бүхэн эрдэн зүуд биш гэдгийг солих. Би сахиусан тэнгэрийн зөөлөн дуу хоолойг сонсож намайг диваач нар өрн дуудана гэж хүлээж байв. Гэтэл баяр хүргэе. Ирхэм ноёнтой надтай. Эрүүл саруул хүүтэй боллоо. Хүлээгээрээ юу? Би төрөлтийг өөрийн биеэр өдрөсөн гэж юу? Энэ боломжгүй шүү дээ. Хэрэг би дөнгөж төрж байгаа бол би үнэхээр хүсэн гэж юу? Нүдэ арай хэдэн нэхэд бүдэг гэрэл нүдийг минь татгаж өнгөнгийн дөрс давлгаалan оволцож байв. Гэвч бодлого нэгэн дөрс додрон гарч ирэв. Хажууд минь би үзэсгэлэнтэй бүсгүй харамгацаа би дотоод зэн совонгороо түүнийг ээж хэмээн дуудах ёстойгоо мэдэрсэн юм. Түүнийг харцанд гэрэлтэх дулаан хайрыг мэдрэх бэгц. Зүрхэнд минь үл мэдэгдэх амар амгалан болоо. Гинэт өөр нэгэнхөө нүдний минь болон дөртөв. Тэр өндөр хүчрэг мөртөө өтгөн хүрэн үстэй залуу байлаа. Гүн бор нүд нь баярын нулимсаар дүүрч инээмсэглээр гэрэлтэж байв. Сайруучихаа ард би чиний аав бонд чи аав гэж хэлж чадахгүй. Би түүнийг гайхан ширтгэхэд ээж минь үл ялыг инээж. Хонгор минь тэр дүнсээ төрсөн шүү дээ. Би энэ хоёрын харилцааг хараад ээж минь яагаад энэ эрдэтгцэн болохыг багаар ойлгож эхэллээ. Тэр баг зэрэг гинэн байж магадгүй ч сэтгэл нь үнэхээр дулаахан хүн бололтой. Хоглын гэрлээс гарсан тэр мөцөөс хойш хэдэн 7 хоног өнгөрөв. Энэ хугацаанд хамлал байлаа. Би нэлх бэлтээ болж төрсэн гэхээсээ илүүтэйгээр өөрийнхөө шоронгийн хоригдол мэт санагдав. Би бие удирдах чадахгүй хөдөлгөөн бүр минь хязгаарлагдмал гар хөлөөс авчих чадвартайч багхан хүч гаргахтал ядарч сулдах нь залхмаар. Хамгийн үнцэрлт юу байсан бэ гэж юу? Өөрийнхөө биеийг хянаж чадахгүй байх. Би давсгаа удирдах чадахгүй байлаа. Шээчгэд ичих мэдрэмж төрнө гэдгийг хэн мэдэх вүлээ. Гэтэл нэгэн өдөр тэнэг аав минь намайг хөөргөн тоглоулахдаа сануурсгүй хөлийг минь арсыг шалбалцгав. Би өвдөлт мэдрэхээс илүүтэйгээр түүнээс ямар хариу үйлдэл гаргахыг харахаар анхаарал төвлөрүүлв. Ээж минь санаа зовёо яарч гараа сонгов. Дараа нь юу болсон гэж бодож байна. Түүний гарнаас гэрэл цацарлаа. Сархан тэр дороо л итгэрчв. Энэ жирийн боол тавихтай адил биш байлаа. Энэ бол чихэнд ийж. Энэ үнэхээр ээж хэдийн ертөнц гэж юу? Энд амьдралдаа би хаан байсан. Хуруу дарсан ус төрийн ярмаг нэгтгэн дайны талбарт тавуу тал эзэмсэх тулаад илт таваа ялдаг байлаа. Сэлэм зэрсгийн уур чадвар киба хүчний эзэн байсан минь хаан тусын доктортой байхын гол нууц байлаа. Миний хийсэн бүх амжилтаас би хэддэж одоогийн шиг өөрөөрөө бахархаж байсангүй. Хонгор минь би мүлгэж чадна. Би мүлгэж явсаар толинд өөрийгөө олж харав. Хаан хүний хувьд итэрхий игдүүтэй ингээд өөрийгөө харсан чинь би үнэхээр хайртай. Тэгээ хүлээн зөвшөөрж байна. Мөнгө авчтай байгаараа игээд магадгүй та. Алиса аартыг удуулаад өөр рүү явлаа. Гэтэл арт даалгавар эхэллээ. Алис намайг унтсан гэж бодож байх орно. Гэлцүүлнаа. Тэр намайг эргэж шалгатал ойролцоогоор надад нэг цагийн хугацаа байна. би жилээд арт гэр бүлийнхээ номын сан руу нэвтрэн ордог. Гадны гол 3 хаант улсын нэгэнд нь би төрсөн. Элеонор нь ойд байрладаг эльфүүдийн амьдардаг газар. Дуарпанд одоочуудын амьдардаг хаант улс. Спин хүмүүсийн амьдардаг бас. Энэ ертөнцид хаант засаглалтай. Техник муу хөгжилтэй байгаа шалтгаан нь бол энэ байна штэ. Шидийн анхан шатны гарын олго гэх номыг олж уншиж эхэллээ. Сүүл би энэ дээр зогсон. Хуучин ертөнцид амьдралын хүч болох ки гэж байсан. Маш их бэлтгэлийн дараа зэвсгэр сайн тулалдаж биеэ чангалах боломжтой болдог. Харин энэ ертөнцид мана гэх хүч бий. Кигээс ялгаатай нь ки хүний биет байдаг бол мананд бидний эргэн тойронд байдаг. Манаг тодорхой хэмжээгээр удирддаг хүүхдүүд 101 байдаг. Хамгийн их хэрэглэгддэг арга нь шивлэг хийх болон бэхжүүлэх. Би тодорхой манаг урдан наривчлалтай тооцоолж дамжуулах. Энэ нь хамгаалалт хөдөлгөөн эсвэл довтолгоог нэмэгдүүлэх ашигладаг.
шившлэг хийх, эргэн тойрондох маанагаар шууд шивдэг их сөрөг нөлөө үзүүлэх боломжийг олгодог. Миний ээж Дуантуудын нэг тэд нар шидтэн дундаа оврт нь ордог. Номыг хэлж байгаагаар бол шиддээ өсвөр насны эрт үе эсвэл хожим үед нэнгэж байтсан байна. Маананы төв гэхээр л нэг л дотн санагдаад байх юм. Миний өмнөх амьдралын кигийн төв шиг юм. Кигийн төвийг хэлбэрзүүлэхийн тулд хүүхдүүдийг бяцлал хийлгэж киг мэдрэхийг сургадаг. Сонир юм оролдоод үзгүүдээ. Үе энэ болж байна. Яг энэ үед Элиса ирж артыг орлоод өрөөрөө навж ордог. Ээжээ, энэ ертөнцийн шилдэг шиддэг болох адал явдлаа эхлэх гээд байна штэ. Ээжээ ном. Удах цаг чинь болсон миний хөө дараа нь болоор. Гооч байна ээжээ ном. За ойлголоо. Жохон л тоглож болно шүү. Би гарч аавыг чинь харцгаад ирье. Энэ ичгэдэр зүйл бол биш. Агуур тайцсан бүрд байгаа бүх зэвсгээ ашиглах ёстой. Энэ ертөнцид ирээд хамгийн сайн хийсэн зүйл минь маанын төв хэлбэржиж эхэлсэн. Би сүүлийн 2 жил маш олон жижигхэн маананы эсүүдийг цоглоосон. Бүгдийг нь өөрийнхөө цээжнийхээ гол төвлөрүүлсэн. Яагаад өсвөр нас болтол цаг авна гэдгийг би ойлгосон. Маананы хэсгүүд нь миний биеийн төв рүү маш удаанаар татагдаж байсан. Энэ миний бие болон оюун санааны минь хувьд хүндхэн даалгавар. Гэтэ энэ 2 жилийг би хий тийм өнгөрүүлээгүй. Би бараг дуусчихсан. Одоо дахиад жаахан л. Гадна тал. Чи зүгээр хайртай. Хаарт гэж байгаа шүү дээ. Артур. Тоглож байгаа байлгүй. Ээж нь 3 нас хүрээгүй шүү дээ. Гэтэл тэр аль хэзээ Хөөх үнэхээр өөрийгөө гайхалтайгаар мэдэрч байна. Маананы төвтөө байх ийм байдаг юм байна штэ. Мод зүрт илүү ногоо харагдаж байна. Мод нов. Байж да ямар новшин вэ? Бид нар лөө дайрсан юм байх та. Хин хааны гэрлүү дайрч зүрхлүү. Онол болон маанагаа ихсгэх аргад суралцсан. Миний бие жижигхэн болохоор тулаанаар хичээлэхэд хүндрэлтэй байсан. Тэгээд эхлээд бие хөгжүүлэхээр шивцэн. 3 насны төрсөн өдрөөр миний аав надад олон сэлэн бэлгэлсэн. Аварга бэлтгэлийн цаг боллоо. Чамд юу заасан юм санаар. Одоо маананы урсгал болон амьсгалаа нэгэн жигт болов. Бүм чиний зүрх бүр илэг шиг эртэн л гэсэн үг. Ийм тайлбарыг 4 настай хүүхдэд ойлгодог болов. Альваа би чамд чадна гэдэгт итгэлтэй байна. Энийг хийхээс нь тэр надад амрах боломж олгохгүй. Ихгүй болихгүй үнэн зүйл үнцэнгүй өөртөө мөн амьдралгүй үнэн гэвэл there is no escape чичигсэн мэдэж байгаа. Одоо би өөрөө явж болох уу? Энэ дэлхийд маананы төвөг өнгөөр нь хүчийг хэмждэг. Маананы төв нь цус болон маана холцсноос болж хар өнгөтэй болдог. Маананы төв цаг хугацааны явцад шүүгдэж илүү цэвэрхэн болдог. Эхлээд хар дараа нь улаан улбаршаар сар мөнгөлөг цагаан. Үе болгон дотроо 3 хуваагддаг. Бараан холилдсон цайвар маананы төв цайвар байх тусам илүү цэвэр. Мөн энерги байдаг. Артур орой хоолны цаг боллоо. Зайн хүрээд бидний бэлтгэсэн рекап дуусна. Хэрв та энэ хүртэл үзсэн бол манай сувг тань таалагджээ. Хэрв та сувд дарахгүй бол бидэнтэй ахиж таарахгүй гэж мэднэ шүү.